онцгой байдлын ерөнхий газар үзүүлж байна. Шар усны үерийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Хэмэл дагуулын мэдээллээр манай орны нийт нутгийн 76-аас дээш хувьд цасан бүрхүүл тогтож, цасан дах усны нөөц 19.9 км3 буюу олон жилийн дунджаас 2-3 дахин их байна. Шар усны үерийн эрсдэлтэй байршлууд. Улсын хэмжээнд хийгдсэн шар усны үерийн эрсдлийн ерөнхий үнэлгээний дүнгээр Завхан, Хөвсгөл, Хинти, Сүхбаатар, Орхон, Дархан уул аймагуд эрсдлийн хамгийн өндөр бүсэд, Ховд, Баянхонгор, Өвөр хангай, Говь Сүмбэр, Увс аймагуд эрсдэл өндөр бүсэд байна. Эрсдлийн үнэлгээгээр 20 аймгийн 315 сумаас 161 суманд эрсдлийн түвшин дунд болон түүнээс дээш байгаа тул иргэд, малчид шар усны үерээс өрчлөн сэргийлж дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. Үерийн аюултай бүсээс нүүх, үер усны аюулаас өрчлөн сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ дохиог, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад их сурвалжаас тогтмол хүлээн авч бусдад дамжуулах. Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амтны хөдөлгөөн арын шинг шинжих уламжлалт аргыг ашиглах. Гэр, хашаа сарвчийг үерийн усны зам, голын голдрол, гуу, жалга, хуурай сайр, ус халдаг эрг, татамд барихгүй байх. Үер усны аюулаас хамгаалах далан, сувг, шуудуу, хашлаг барих. Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур цөөрмийн орчинд тоглуулахгүй, орхихгүй байх. Мал амтны сэгзэм, цасны усаар дамжин гол горих руу орж ус бохирдуулах, халдвар төвчин тараах эрсдэлтэй тул цаг алдалгүй цэвэрлэгээ устгал хийж гуу, жалга, далан шуудууг чөлөөлөхийг онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна. Хариуцлагатай байж хайртай бүхнээ шар усны үерээс хамгаалаарай. Хариуцлага биднийг хамгаална. Онцгой байдлын ерөнхий газар.